Эхний мэдээ хүргэе. 2025 оны 9-р сарын 17-ны өдрийн 16 цаг 55 минутанд Хүрсгэл аймгийн Тариалан сумын Баяншуугийн Сайхан мод гэдэг газарт бага насны хүүхэд сургаггүй болсон тухай дуудлага онцгой байдлын газарт иржээ. За эрхлэн ажиллагаанд онцгой байдлын газар цагдаа шүүхэн шийдвэр гүйцэтгэх газар болоод хүүхдийн байгууллагын албаагчид, орон нутгийн удирдлагууд, иргэд, төрийн албаагчид хамтран ажиллаж байгаа бөгөөд за өнөөдрийн байдлаар эрлийн хүрээг өргөжүүлэн зохион байгуулж байна. За тэгэхээр 2 настай хүүхэд алга болсон хэрэг сүүлийн хэдэн өдөр ерөнхийдөө бол бид бүхний анхаарлыг бол маш ихээр татсаар байна. Тэгээд энэ хэргийг ер нь ажиглаад хараад байлаа. За энэ хүүхэд олдох нь яах нь юу болж байна? Яг юу болоод байна? Яг юу болчихоо гэдэг ингээд ер нь үзлээ. Тэгэнгუთ маш олон төрлийн мэдээлэл, маш олон төрлийн хүмүүсийн хардталт сэрдэлт ямар их юутай байна. Бичлэгийн их сурвалж ихтэй тал талын мөнцгүүд гаргасан тийм одоо ингээд судлахад бүр амар их нэг материалууд гарч ирээд тэгээ дүгнэлт хийгээд аюу хэцүү. Тэгээ би өөрөө тэр газарт нь очиж үзээгүй. Тэгээ зүгээр л яг тайцтай айтхан сошиал медиаг араас ингээд хараад ажиглаад яг юу болоод байгаа юм болоо гэж бодсон. За тэгэнгუთ эндээс ер нь бол маш олон дүгнэлтүүд гарч байна. Ямар ч 2 настай хүүхэд дүүтэйгээ цуг ээжигээ 2 настай хүүхэд ямар ч дүүтэйгээ цуг машинд унтаад үлдсэн. Ээж нь тэр хооронд нэг 20-30 минут л болоод холдчиход ирэхэд 2 настай хүүхэд байхгүй болсон гэсэн тийм ихний тийм мэдээлэл байгаа. Тэгээ хамгийн сүүлд ер нь хүүхдийг харсан хүн бол ээж. За тэгээд энээс эхлээд ер нь аврах ажиллагаа ер нь бол эхэлсэн гэж хэлж болно. За тэгээд аврах ажиллагаа та бүхэн сая мэдээгээр сонсончлон тийм ээ. Онцгой байдлын алба, шүүгэн шийдвэр гүйцэтгэх, тэгээд сүүл рүүгээ бүр хилийн цэрэг, цагдаа сэргийлэх, дотоодын цэрэг. За тэгээд төрийн албаны өөр бусад хүүхдүүдийн хүүхдтэй холбоотой байгууллага, эмч цагдаа. За тэгээд жирийн арт гэх мэтлэн. Ер нь бол урд өмнө Монгол улсын түүхэнд иймэрхүү самналт явагдаж исэн үгүйг бол сайн мэдэхгүй байна. За миний мэдхийн хамгийн сүүлд харамсалтай нэг хэрэг байдаг бүгдээрээ ер нь сонсчихсан. Сэрж мэдэг охины хэрэг дээр ер нь бол ингэж улс орон даяараа бүгд жоохон сандралцгаажсан баг. Энэ түүний дараагаас л өөр ингэж яасан зүйл тохиолдол би л санахгүй байна. За тэгээ энэ удаагийн хэргийг бүгдээр ингэж зүгээр дүгнээд үзье. Гэхдээ хин нэгэд хардах хэрэг байгаа ч гэсэн бас жоохон ёсортгууны тийм төвшөнд жоохон хардаасаа гэж та бүхнээс хүсэж байна. За ер нь хараадахад бол арай л дэндүү бүр яаж сэтгэж бодохоор тэгж тэгж боддог байна гэж бодож байгаа байхгүй. За хүмүүс ихлээр яг юу гэж хардаад байгаа вэ гэх юм бол нэгдүгээр хамгийн түрүүнд ээжийг нь хардаж байна. Хамгийн түрүүнд ээжийг нь. За яг ээжтэйгээ цуг тэнцээ очсон уу, байсан уу, тэ? Энэ яагаад ээж их нотой байна гэж байна. За тэгэнгუთ угаасаа олон дэлхий дээр олон алга болсон хүүхдүүдтэй холбоотой хэрэгүүд дээр эцэг их нь бол хамгийн номер 1-р сэжигтэн байдаг нь бол үнэн. Би бол маш олон төрлийн хэрэгүүд сонсож байгаад ч гэсэн бас харамсалтай тохиоллоор ингээд тиймэрхүү хэрэг гарсан тохиолдол байдаг. Ингээд ээж аав нь хүүхдээ ингээд албаар ингэж яагаад тэгээд ингээд өөр газар жүжиглээд хайж байгаа тийм тохиолдол байдаг. Гэхдээ би бас арайч ингэж бодохгүй байна. Бүр арайч манай монгол хүн ийм муухай юм хийнэ гэж бас үнэхээр бодохгүй байна. За хоёрдугаар хардталт шууд улс төртэй холбож байна. Шууд улс төр. Энэ бол улс төрийн нэг юм хэрэг одоо дарахж байгаа тийм бол массыг хамарсан энэ бол зүгээр ингээд сенсацийг дарах ингээд сенсацийг дарах тийм арга гэж байгаа. Тэгж хардж байна. За 3 дугаар болохоор 16 настай охины хэрэгтэй холбоотойгоор энэ хэргийг зориудаар үүсгэж гаргаж ирсэн. Энэ хэрэг бол ийм гэж хардж байна. За тэгээд 4 дугаарт нь болохоор за эдний гэр бүл одоо тэр мод бэлтгэх гэж явж ах мэдээлэлээ одоо ойрд орчны ч юм уу хөндлөнгийн ямар нэг хүмүүст ингээд мэдээлэл задлсан уу таны хүүхдтэйгээ явах чинь ингээд хүмүүс сонссон байж болцсохгүй юу тэгээ ойр явах нь хүмүүс ингээд сонсчоо таныг дагаж яваад хүүхдээж авсан байх боломжтой юу гэж байгаа. За энэ ч бас жоохон үнний ортой байх боломжтой. Ер нь бол 50-50. Яагаад вэ гэх юм бол өнөөдрийн хүртэл хэдэн хоног хайж байгаа вэ? Бараг өнөөдөр 7 хоног нь болох гэж байна. Тэгээд өнөөдрийн хүртэл 2 настай хүүхэд тийм хол явах хэмжээний энэ аврах одоо энэ 90 хайх ажиллагааны цар хүрээнээр яатус нь үнэхээр том үнэхээр бүх төрлийн зүйлсээр ингээд хайлгаж үзээд байгаа байхгүй юу. Тэр чинь маш олон хүмүүс тэгээд ерөөсөө баг сөөм газрыг ч алдахгүй самансан гэж байгаа байхгүй юу. Тэгээд ингэнгუთ тэр хүүхд олдохгүй. Тэгэхээр яг дундаас нь хүн ингээд хулгайлаад авцсан байх боломжтой юу гэж байгаа. За өөр нэг хэрэг болохоор өөр нэг хардаж сэрдэж байгаа нь болохоор хажууд нь оршуулгын газар ингээд байсан. Оршуулгын газар байсан учраас тийшгээ яваад ингээд унж мунц юм шүү адаа гэж байгаа. Яагаад аврах багийнх нь яагаад тийш ойртохгүй байсан бэ гэх юм бол ер нь энгийн ард иргэд нь ер нь манхан оршуулгаас жоохон сэрвдэг шүү дээ тий. Оршуулгаар ойртохгүй гэхдээ төрийн албаныхан магадгүй очиж шалгасан байж болцсохгүй. Тэгээ тэр газар нь айгүй эвгүй оршуулгын газартай байсан. Тийм газар байдаг.
За тэгээ бүгдээ одоо энэ дээр хэдэн бичлэгүүдийг үзье. Бичлэгүүдийг үзээд бүгдээ жоохон эрүүлэр дүгнэх гээд үзье. Яг өнөр одоо хамтдаа үзцгээе. За эхлээд хамгийн түрүүнд ээжийнх нь өгсөн ярилцлагыг өнөр үзцгээе. За намайг самбуугийн мөрсөрөн гэдэг хөвсгөл аймгийн төмөр болгосон харьяат манай он болохоор шинэ өдрийн харьяат хүн байгаа бит хоёр яг энэ тариал намын сумдаа ирээд 4 дахь жилээ өвлжиж байгаа. Тэгээд мод бэлтгэх гэхээр сахал байлах хүмүүстэй хамтдаа модоо бэлтгэх гэхээр ярилцж тохиролцоод аав тэр ах хоёр маань хоёр ачаад байгаа юм шиг унаад бид нар араас чинь хүнтэй уулзчаад араас чинь жижиг машинаараа гараад очиё гэж хэлээд хоёр хүүхэдтэйгээ бүртөөгөө дөрүүлээ. Хүнтэйгээ уулзчаад тамирсан модонд ирэхэд бид хоёр нэг хоёр өнгөрчээсэн. Тэгэл яг энэ машин байгаа энэ байрлалд яг ингэж зогсоол хүүхэд маань доороос ирэх өсөж ирэхдээ унтаж ирсэн. Тэгээд 5 сартай охин маань бас унтчихсэн. Би хажууд нь шуцаа оролдож хэвтэж жагаад модонд ирсэн чинь ойрхон яг гэрээ хажуугаар үүс байхгүй юм чинь үүсээ бөөгнүүлээгээд үүс яг ойрхон машин хажуудаас үүс бөөгнүүлж чад эднэрт шуудаа байгаа юм болов уу гэж бодоод шууд манайг түлээ хатсан машин болох нэг 200-аад метр байгаа. Тийшээ ороод ч гүйж очиод шууд амдаа асуусан чи ерөөсөө шуудаа байхгүй гэхээр тэнд нэг ажиллахгүй байгаа хөрөг гэхээр тэр машинд аваач тавиараа гэхээр тэр хөрөөг нь би аваад өсөд ирэхэд би нэг хамгийн удаандаа би нэг 20 минут л болсон. Яг ингээд яваал үсээ бөгнүүлж яваал тэр хөрөөг аваад ирэхэд тэгэл ирэхэд хүүхэд маань байхгүйсэн. Тэгэл өөрсдөө би тэгэл аав нь орлол бүр сайхан байхгүй болсон байна. Хүн байхгүй ингээл аав нь шууд гүйж ирэл дөрүүлээ нүгээр ингэж орилж хайгаал тэгэл утсаар яг тэр үед нэг утсаар ярих тийм юу орж ирдгүй юм бэл. Яг цаг ч юусаа мэдээгүй хараагүй тэгээд утсаар яриг гэл яг ирээд аав нэрэд утсаар яриг хавь хүмүүс хэлээрээ хангуй боллоо гэл тэгтэл би утсаа аваад хүүхдээ хамт явсан дээр ахтаа өгчөөд хоошоо машинаас хой тал руу гүйж ороод тэгэл би тэрэнд хамгийн дөрөнд их хадам өвч рүү ярьсан. Тэгэл доошоо хайлуудын дугаарыг аваад яриад тэгэл яг хамгийн надлын айлаас моцоглтон гарч ирэл ингээл гигээтэд л энэ хүмүүс цуглж хайж иглээл. Тэгэл ерөөсөө ямар тэр өдрөөс хойш ямар ч зурагч юм бэ гарахгүй. Үнэхээр гайхаж ямар ч тийм улмөр олдохгүй байна. Хувц хонор нь хүртэл олдохгүй байна. Надад би энэ бичлэгийг сая хальт өмнө нэг үзсэн сая хоёр дахь ингэ үзчихин. Тэгээд миний ярианаас нь дүгнж байгаа сэтгэл гэх юм бол бас 50 ярьж шүү тий. Айгүй 50 ярьж байна. За олон нийтийн анхаарал бол Хүсгэл аймгийн Тариалан суманд 9-р сарын 17-ны өдөр одоо Орос сургууль алуулсан 2 настай хүүхдийн ирэлдээ бол бас олон нийт маш их анхаарал хандуулж байна тийм ээ. Өнгөрсөн одоо Бямб нэм гарагуудад бол ирэл одоо тасралтгүй одоо үргэлжиллээ. Өнөөдөр 6 дахь өдрөө ирэл хайгуулын ажил үргэлжилж байна. Маш олон иргэн бас энэ Тариалан суманд очисон. За гэвч одоо ингээд 6 өдөр 400-аас 500 хүн ирэн хайж байна. Цагдаагийн байгууллага ажиллаж байна. Онцгой байгууллага ажиллаж байна. Гэвч одоо энэ 2 настай хүүхдийн ямар нэгэн одоо сэжигтэй одоо ямар нэгэн юм үйлдэл сэжигтэй ямар нэгэн байдал юу ч одоо олж тогтоогдоогүй тийм ээ. Бүр Орос сургуугүй байсан яг хэврээ байна тийм ээ. За өчигдөр цагдаагийн байгууллагаас дахин одоо мэдээлэл гаргаж байна тийм ээ. За 2 хоногийн өмнө бол цагдаагийн байгууллага хүүхдийг 90 сурвалжилж байна. Одоо Орос сургуугүй алга болсон гэж одоо мэдээлэл гаргасан. За энэ мэдээлэл өчигдөр одоо Ням гарагийн орой бол дахин тодтогч гаргалаа. Тэгээ цагдаагийн энэ мэдээлэл дээр нэг зүйл бас өгүүлбэр их анхаарал татж байгаа. Юу гэхээр яг энэ за хүүхдийг 9 минут олдчихжээ гэж маш олон хүмүүс одоо ихээр одоо залбирсан. За гэвч ямар нэгэн таамаг бол шижиг таамаг байхгүй одоогоор. За нөгөө хүмүүс бол янз бүрийн таамаг тавьшуулж байгаа тийм ээ. За одоо бүр эцгийн хүртэл ингээд шалгаач ээч гэж хамт байсан хүмүүсийн шалгаач ээч гэж ойр хавийн айлыг шалгаач ээч. За бүр одоо зарим нэг батлагдаагүй мэдээлэлүүд гарсан. Энэ үнэн гэн энэ худлаг нь гэдгийг мэдээлэлүүд явсан. Тэгэхээр цагдаагийн байгууллагын өчигдөр орой гаргасан цагдаагийн ерөнхий газраас гаргасан мэдээлэл дээр за одоогоор алга болсон бага насны хүүхэд олдоогүй. За иргэдийн төрөл бүрээр таамаглаж байгаа шиг нөхцөл байдал тогтоогдоогүй. За шалгалтын үйл ажиллагааг явуулж байна гэж. Харин тийм яг энэ дээр ярьж байгаа ч тэгээд байхгүй амар олон мэдээлэл их сурулж бүр
бүгд ингээд нэг таамаг гаргаж ирээл тэрэндээ ингээд яагаад. Тэгээд манай ер Монгол улсын цагдаа байна шүү дээ. Ер нь цагдаагийн түүхэнд ер нь илрээгүй хэрэг бол маш цөөхөн баг гэж би боддог. Ер нь бол Монголын цагдаа нар бол амар чадварлаг ер нь ийм хэрэг илрүүлэх тал дээр. Тэгээд одоо хүмүүс ингэж бодох шиг байгаа. Одоо ингээд бүгд ингээд хайгаал тэгээд нөгөө нэг ингээд сэжигтэй хүмүүс ч юм уу эсвэл байцаал авах хэрэгтэй хүмүүс нэг гадуур зүгээр л явж байгаа шүү дээ. Бодох шиг байгаа. Цагдаа нар давхар ажиллаа хийгээл тэгээд байцаалт мэдүүлгүүд аваад ойр авд нь хин сэжиглэж байгаа танд сэжиглэж байгаа хүн байна уу? Та хамгийн сүүлд хизээ тэдний өдөр хаана байсан? Танай хүүхэд чи юу ямар шууд ааштай вэ гэдэг ингээд тэр бүхэнд тэмдэглээд байгаа явж байгаа шүү дээ. Тэгээ эний чинь мэдээж хэрэг нэг тодорхой ахиц гараад ирсний дараа цагдаагийн нэг хил мэдээллийн алба гэж мэдээж байгаа шүү дээ. Тэрнээс ингээд мэдээж тайлбар өгөх бах. Тэрнээс наа нь ерөөсөө ингээд ажиллаа хийхгүй байна. Энэ төрөө гэж хүмүүс аягүй тэгээд тах шиг байлаа. За тэрийг бол ерөөсөө манайхад зүгээр болгороо. За хүмүүсийн бичсэн пост байгаа даа. Хүүгийн зургийн тухай гинэ. Анх хүүхэд алга болсон ямар ч зар мэдээлэл аль бие усаар гараагүй. Мэдээний сайтууд л гэрийнхээ гадаанаас алга болсон. Ээж нь хоол хүргэхээр явж байсан гэх мэт баталгаагүй мэдээнүүд цацж байсан. Энэ үед хүүгийн овгийн нэр, зураг, эцэг эхийн тухай мэдээлэл бүгд яагаад ч тодорхойгүй байсан. Бүх зүйл тодорхойгүй нууцлаг байсан тул олон нийт хүүгийн нэр зургийг дэлгэхийг фэйсбүүкээр шаардаж эхэлсэн. Ингээд 3-4 хоногийн дараа Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлсэн аль бие усны фэйсбүүк хуудсанд зарлал тавигдахдаа өнөөх бүрзгэр нүрийг нь халахсан зургийг тавьсан. Гэтэл Хөвсгөлийн цагдаагийнхан маргааш өглөө нь тэр зургийг устгаад дан бичвэрэл үлдээсэн байсан. Одоо фэйсбүүкээр тарж буй доорх зураг бол та зүгээр л нэг хувь хүн өнөөх бүрзгэр зургийг хиймэл оюун ухаанаар програмаар тодруулж нүүр цагийг хийсвэрлсэн төрсөлсөн зураг юм. Үүнээс тэр хүн ил тод бичсэн байсан гинүү. Иймэрхүү тод зураг эцэг эхэд нь байхгүй гэхэд итгэмээргүй байгааз маш олон хүн уг зураг дээр хүүхдийг 2 настай гэхэд эргэлзэж байгаа. Мөн 5-аас 10 жилийн өмнө сошиалээр явж байсан зураг гэж олон хүн бичсэн байсан. Бяцхан зүрх даарч байгаа уул усны савдаг нөршөө эхийн зүүн совин алддгүй юм. Цайс өнөхө дээжиг өргөцгөө гих мэд хийоосон уянгийн хайллаа болоод нөхцөл байдлыг бодитоор үнэлж логиктой хандах цаг болсон биш үү монголчуудаа. Хэдэн онд амьдраад байгаа юм бэ? Миний таамаг бид нийтээрээ хин нэгэнд эсвэл хэсэг бүлэг этгээдэд хүлэгтүүлэх чулуу хөөгд байна. За одоо намайг хараан зүгцгээ. Доорх зураг бол нөгөө бүрзэг зургийг хиймэл оюун ухаанаар тодруулсан бодит бус хийсвэр зураг шүү гинэ. Тэгэл энэ болохоор за энэ хүн болохоор ерөөсөө хардчихлаа юм л да. За энэ бүгдээрээ бол нэг сенсацаар дарах гад байна гэж тэгсэн байна. Тэгээ доор нь болохоор 16 сток хэрэг дарах гэж ингээд санагдаад байгаа гэсэн байна. За бодоод үзээрэй Непалд болсон бослог хөдөлгөөнд цаг үеийн давхцаж 16 сток хэрэг гарч ирсэн. Ард түмний хин нэгэн төрөхөд бослог хөдөлгөөн гарч болшгүй нөхцөл байдал үүссэн байсан. Маш олон хүмүүс фэйсбүүкээр Монголын улс төрчдийг занал хийлж эхэлсэн. Анхаарлыг 16 настай охины хэрэг рүү чиглүүлж Непалийн бослог таг мартагдсан. 16 настай охины хэрэг органик хандлтаараа бүр 100 төгрөгийн хэсэл болтлоо өргөгдсөн учраас энэ хэргийг намжаах гэж 2 настай хүүхдийн хэрэг рүү анхаарлыг нь сарниулваа. Бид ийм л мартамхай хүмүүсээ маргаашнаас дахиад өөр хэрэг сэвэгдээд эхлэхээр 2 настай хүүхэд 16 настай охины хэрэгч хэд хоногийн дараа мартагданаа. Энэ бүхнийг эрх мэдэлтнүүд өдөртөн зохион байгуулж сэтгэл зүйн салбарт гүйцэтгэж байгаа гэж харж байна гэж. За ингэж хардсан байна. За тэгмүүд битгий тэнэгт 2 настай хүүхэд өндөр байж болно шүү дээ. Сайхан өсвөлэн том ир болно. Чи шүүх хүнээ шүү. Монголын цагдаа чамаас доор байна гэж байна. За ер нь бол за Б ангараг гэдэг хүн бол амар факт гаргаж ирсэн байх шүү. За ер нь Непалийн бослого ер нь бол манад болгох боломжтой байсан. Тэгээ энийг ингээд улс төрчид ингээд бараг даруулахын тулд 16 настай хүүхнэр хэрэг гаргаж ирсэн гэх гээд байгаа юм уу хаашаа ер нь бол амар юм. За энэ болохоор нэг хүүхэд алга болсон газрын дээрээс нь авсан бичлэг байна. Энийг харцгаая. За ер нь бол энэ нэгэд хідэн тал руу их уруу гэсэн. Хідэн тал руу их уруу. Ийш дээшгээ юм өксүр. Тэр нэг жоохон ширэнгдүү тийм айгүй шигүүл харагдаад хан дээрээсээ. Тэгээ ер нь хараа энэ модноосоо гарчлаа гэж ойгоосоо гарчлаа. Үгүй л юм байл да. Арай бодлоо юм. Чи ямар өрхөн. Том мод. За ойр авин ийм гэж. За энд бол ерөөсөө жирлэг амтан байх боломжтой гэж хүмүүс үзээд байгаа. За энэ ахын нэг бичлэг байгаа. За энэ ах болохоор хээ баасан жуулан гэдэг ах байсан. За энэ ах болохоор яг нэг тэр хэргийн газар гинэ уушлаарай. Алга болсон газар яг хайл самналт ингээ цуг хийсэн. Тэгээд өөрийнхөө сэтгэлээ нах хэлсэн баг. Унаангтай тийм газар биш үү лээ. Модно. Би бол модтой хангаа газар төссөн. Гэхдээ
юу юуг одоо модон доогоор очих нэг тийм амар хад асаг масаг тийм юм ерөөс юм бол байхгүй лээ. Тийм учраас энэ хүмүүс хоорондоо 5 метрийн зайтай ингээд хүмүүс энэ олон өдөр ингээд самнж яхад энэ хүүхд олдох боломж байсан. Тэгэхээр би зүгээр л ямар нэгэн одоо юмны нөлөөнд автчихлаа. Нэг болвол одоо хүн амт аваад явлаа, нэг болвол тэр одоо уршаа хэрэг уруудсан болвол яг модны хаяанд километр хөгөө газар оршуулгын газар байж гэн. Тэр оршуулгын газар тэр мэдээж одоо хүн тавьдаг шоунууд уулын орой энэ тэнд хас сууж байгаад хүн тавингууд ирээд одоо байх болгочихж байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй хүүхэд тийшээ гарахт нь том шоу ирээд шүүрээд явцсан байх юм боломж бол байна. За ахвал яг хэрэг дээр гэдэг юм аа. Яг энэ ахвал яг тэр алгуулсан газар дээр хайлт самлт хийсэн. Ойр ойрны эрэг тойрны газар нь болохоор эргэн тойрны газар нь болохоор унаж бэртээд ч юм уу, гууж алга нөхрөө унаад ч юм уу. Эсвэл тэгээд нэг ямар нэгэн ингээд нөхш үг рүү ороод их тийм боломж алгаад бид нар бол маш ойрхон ингээд самлтыг бол маш сайн хийсэн. Харин жоохон доошоо уруудангууд тийм оршуулгын газар байсан. Тийшээгээ ингээд нөхс үг рүү унчуу эсвэл одоо шуу ирээд авчуу. Шууч шүрчдэг шүү дээ тий. Тас шууч яг ингээд ер нь яг цаашаа хараад ингээд сууж байгаа хүн шиг байдаг шүү дээ. Амар том шуу хүүхдийг аваа явчих гэж байгаа. За энэ дээрээс мэдээж бас маргалдаж байгаа. Тэгээ ахвал ахын зүгээс л аюу гэгээлгээр хөрхий бас гэгээлээр хараад байгаа байхгүй. Ерөөс айл болох тийм муу яахгүй. Тэгэд ер нь ийм боломжтой газрын айл олдохын үед бол олдчихоор л байна да. Гэхдээ ингээ ерөөсөө олдохгүй байгаа нь ер нь гадны нөлөөнд л автчих шиг боллоо гэсэн тийм ах таамаглалыг гаргаж ирсэн. Тэгэд ахыг бол доор нь бол комментэр хүмүүс алж илээ. Юу шуу хүмүүс авч явж идэв хүүхэд яаж идэв мэж ингээд гэж. Би ч өөрөө жоохон бахта тасмаас харж илсэн л да. Амар том штэ тас чи бурхан. Түлээж аав ээжийн газраас за ингээд хүүхдийн орхисон газар хүртэл ингээд ихэр хол зайваа гэж та бүхэнд ингээд бичлэг хийгээд харуулъя гэж бодлоо. Ерөнхийдөө сая ороод ирэхэд их ойрхон хүүхэд уйлах чанга чимээ гаргавал бараг сонсогдохоор юм ойрхон газар юм шиг харагдсан. Гэхдээ мэдээж хөрөөний дунд бас сонсогдохгүй байж болох юм. За ингээд авч хамаад хийсэн газраас өсөд энэ яард хэр холбоо юм бэ гэмс харуулах чинь. Аас зайтай мэн тий. Яваад шүү. Оо ингэж хол харах байгаа бол хүүхэд лав буулаа гэж бодоход бол ээж аваа олохгүй л юм. Ямар хол юм хол юм. Хүүхэд. Одоо за ингээд энэ хооронд явахад 3 минут л явж байна. Ерөөдөө бас тийм хол бас биш газар байсан юм байна. За 2 настай хүүхд хаалгасан талаар логик тестаралаараа сайн хөөж бодъё гэж. Нэгт 2 настай хүүхэд машины хаалга нээгээд буцаагаад хааж яг чадах уу? Энэ бол чадаж болно. Ямар ч эрүүл ухаантай эцэг их 2-2 нялх хүүхэд машиндаа орхиж явах тийм эр зориулт тэнэглэл хийх үү? Энийг бод хийж болно. Ер нь ингээд машиндаа хүүхдээ унтуулад гарах тийм юм байдیں۔ Өөртөө эцэг их болоод болохоор ойлгоорой. Нэг тиймэрхүү газ нэг ингээд орч дэлгүүр орч гараад ирэх юм уу? Газ яач игээд нэг тийм үе байдаг. Баян ингээд унтж байгаа хүүхдэд тэрвэрэд байна гэж тийм байдгүй байхгүй юу? За 2 настай хүүхэд энэ логикийн зүгээр болно гэж хэлж байгаа шүү. Тэрээс би ерөөсөө аль нэг талд нь ороог шүү. Ийм тэнэглэл их иймэрхүү эр зөргийг эцэг эхчүүд хийж болдгоо гэдэг болд юм аа. Тэгж хүүхдээ үлдээгээд орох гарах тохиолдол байдаг хүмүүсээ. 2 настай хүүхэд минутанд 14 алхам хийдэг. Гэх тэр хэмжээсээр нь машин байсан газрыг төв цэгж тойрон градусаар 500 м тал бүрлүү нэг зэрэг хайж үтсэн юм болов. За үзлэг яах вэ? За энэ хүүхэд яг машинда байсан үнэн үү? Муугаар бодоход хээрийн амтнд ноцоход хувцсны засархаач болов олдох ёстой. Эсвэл хүн аваад явсан бол машин дэргэний мөр байх ёстой. Гэтэл ямар ч улам олдсонгүй. Энэ бол хамгийн одоо бид бүхний одоо хамгийн чухал асуулт болоод байгаа юм. Энэ хүүхэд яг машинд байсан үнэн үү гэдэг чинь одоо яг энэ бол факт байхгүй. Энэ бол эцгийг худлаа ярьсан бол яах вэ? Тэдний нэн тэрүүнд байцаах ёстой. Эрүүл сохтуу байсан хэсэг яг өмнөөр тэнд очиж зогсон өмнө хэсэг. Цаг хугацааны хувьд 30 минутаас илүү хугацаанд орхиж явсан байх магадaltaй тул яг үнэхээр орхиж явсан бол хэр хугацаанд орхиж явсан яг юуг хийж байсан өмнө зүгээр тодорхойлох шаардлагатай. Энэ хэрэг явдал маш бүрхэг байдалтай байгаа нь өөрөө ийм харддаг төрөлхөд хүргэлээ.
хүү гисэн минь байгаасаа гэж залбирч байна. За энэ бол яг үнэн. Ер нь бол яг одоо эцэг хүн үнэн ярьсан уу худлаа ярьсан гэдгийг бол ялчгүй нэг. Энэ гэхдээ энийг цагдаагийн албаныхан бол хийн. Гэхдээ энэ хүн бол яг энэ сүүлийн хэд бол яг факттай яг нухацтай бас бичсэн байна. Доор коммент нэг нөө. Хүүхдийг өөр газар нууцгаагаад байлгаж байгаа дараа нэх олж байгаа царайлж гаргаж ирнэ. Тэрийг нь айгүй нууц хүмүүст үзүүлэхгүй жүжиглэн ар гэрхний хүсэлтээр хайх ажлыг цуцаллаа гэхвээ. Зүгээр л цаг хожоод амжуул засгийн эдэнд хүч юм даа. За энэ жоо хот энэ арай л амар ингэ. Энийг ингээд 16 настай охины хэрэг рүү ингэж оруулаад байгаа надад бас яг энийг ингэж яриад байгаа хүмүүс надад их сонь санагдаад байгаа байхгүй. Аюу сэжигтэй. Бид нар 16 настай охины хэрэг юус мартаагүй байгаа шүү дээ. Бид нар мэдчихэж байгаа шүү дээ 16 настай охины хэрэг шүүхрэл юу болох бүгд мэдчихэж байгаа шүү дээ. Би ч анханасаа харцсан одоо ч хардаад байна. 73 цаг өнгөрлөө 500 гаруй хүн нисдэг тэрэг дрон нохоо мотоцикл морьтой явганаар хайлаа. Самлаа ямар ч уулмар болцсонгүй. 20 хүрэхгүй минут болоод ирэхэд унтаж байсан 2 настай хүүхэд алга болсон. Хайгаад олдохгүйхээр итгэж өгөхгүй. Өөрөө явсан амтан зугаад явсан гэхэд ямар нэг уулмар байх ёстой бидтэй. Яг хүүхэд нь тэр машинд байсан уу? Яах гэж хоёр жаах хүүхэд уулын модонд аваач юу? Эсвэл аваадсан үнэн үү гэдгээс эхлээд олон асуулт гарахаар энэ сургамжууд бий. Талаараа би яг тэр 2 настай хүүхэд машинд байсан уугүй юу гэж жоохон бодоод байгаа. Яг байсан уугүй юу? Жоохон тэгж бодсон л доо. Гэхдээ яаж хардсан заяа би энэ улс төр дээрээс нь 16 настай охины хэрэгтэй холбоотойгоор энийг муухай зохиомлоор гэж бодохгүй байна. Энэ зөвөр л яг сансрагуу давхцал байх гэж бодож байна. Юм болгоныг ингээд юм мартуулах гэдэг ингээд нэг ихээр бас хэцүү байх гэж бодож байна. За дараагийнх нь алга болсон хүүгийн зургийг хараагүй байж олох сумынх нь тусалж чадлаа юу? Ээж аавын уцаар дүүрэл хүүхдийн зураг байдаг биз дээ. Яагаад нэг зураг байхгүй нэг содон тэмдэг хэлэхгүй байж хайцаад өгөх гээд байгаа юм бэ? Бас тийм шүү. Яг тэр зураг нь яг гэхдээ үнэн юм болов энэ бас 2 настай хүүхэд яг 2 нас нь хэдэн сартай бол 2 нас 1 сартай бол бага хүүхэд байна. 2 нас 11 сартай бол арай том хүүхэд байна. Би дах чадвар юм ойлгох чадвар нэлээд ялгаатай болно. Унтаагаар нь хүн өргөд аваад явлаа гэхэд сэрээд ойрлж уйлж болно нэстэ. Өөрөө буугаад явлаа гэхэд машиныхаа ойр гişмд ээж ааваа гэд уйлаад эсвэл зүгээр тоглоод суuna нэстэ. Ер нь бол хүүхэд уйлаа суuna нэстэ тий. Ер нь яг ингээд яаж ч юм бол машин дотор уйлцаар байгаа дүүгээ сэрээгээд тэг хоёулаа машин дотор ингээ уйлаад сууж идэх шүү дээ. Ер нь бол тэг яагаад тэгээд унтж байгаа дүүгээ сэмэрхэн ч юм уу ингээ орхиж гараад тэгээд тэр чигээр яач вэ? Энэ амар сонин заяа. Унтаа өөр тожид байгаагүй их хүн хүчээр хайгаад байхад тэр хүн өрөөсөө өмч хайлгүй хүүхд тулгаалах уу? Тэнүүл галзуу хүн хулгаалаа гэхэд тэр хүний орогнож байсан, хоноглож байсан, овоохооч байхгүй, хоол идсэн, бааш хийсэн сурах байхгүй байна шүү дээ. Хамгийн боломжит хувилбар бол угаасаа мод бэлтгэлд хамт очиагүй гэдэг байгаа байхгүй. 2 настай хүүхэд алга болсон хэрэг сэжигтэй л байна да бодоод хахад гүүгээд хол явах боломж хэрвээ ойрхон гол ус байгаа юу? Амтнд бариулаагүй бол өдөөд олцсон байх хэвээр. Ядахна нэг сэжим гарч ирмээр юм. Хүн аваад явсан гэхээр нөгөө хүүхдийг нь орхисон байдаг. Эцэг ихийн шалгасан болов уу гэж бодох шиг. Тийм бүгд л ер нь эцэг ихийг нь айгүй хардчихлаа л да. За эргэн Эрдэнэ хөвшил аймагт алгаас 2 настай хүүхдийг хайх эрлийн бага шууд мэдээлэл хийсэн байна. Тэрээр хүүхэд олдоогүй түтгээр ирдэг ирэлдэг. Харцан хайж хахад энэ G-mobile барьд юм байна. Энэ тэндээс Facebook дээрээс мэдээлэл харчаад хүмүүс хүүхдийг олсон гэдэг мэдээлэл наашнд өгч энэ ирэл хийгээж явж байгаа хүмүүсийг бөөнд нь цуглах команд өгч цуглуулад байна. Тэгээд энд байгаа удирдах байгаа онцгойгийнхан бол хүүхд олдсон гэдэг албан ёсны мэдээ бол ирээгүй байгаа юм байна. Тийм учраас энэ Facebook-ээр хүүхд олдсон гэж худлаа мэдээлэл явуулах болмоор шүү хүмүүсээ. Яг ирэл идэвхтэй явж байгаа. Энэ 9 сарын 19-нд орсон гэж 9 сарын 17-нд алга болсон 2 хоногийн 2:48 цагт тэр хайлт гэхээр аюу эрчимтэй хайлт явагдаж хахад хүүхэд олдсон гэдэг ингээд ирлийн хүч сааруулсан байгаа. Ирлийн хүч сааруулсан. Тэгээд за яаралтай Өксгөл аймгийн Тарайлан суманд онц байдал зарлаж хүүхдийг хайж байна. 2-3 насны хүүхд цамцж ийсэн өмнө цагаан бүстэй эрэхтэй хүүхэд Баян шүү багийн сайхан модод тэмээх газраас 15-16 цагаар алга болсноор үдсэн харсан бол холбож барьж өгнө гэсэн байна. Иргэнээс ирсэн мэдээллийн дагуу энэ бичлэгийг ингээ хийж байна. За Хөвсгөл аймгийн Тарайлан сумын Баян шүү багийн сайхан модод тэмээх газраас одоо 2-3 насны хүүхэд алга болсон энд дуудлагын дагуу одоо Хөвсгөл аймаг, Булган аймгийн одоо онцгой бод. За ингээд ахуулахаараа ингээд зарлал хийж чинь ер нь бол ингээд 9 сар 19 гэхээр за хүүхд алга болсон байх шүү манайхаа. Алдсан хүн 15 таа гэж янз бүрийн хөлбраар бодож үзэх юм аа. 2 настай хүүхэд хэдийг л өдөр явж чадах вэ?
20-30 км хөөж чадахгүй. Алга болсон гэх радиус дотор энэ олон хүн явганаар, мориор, нисдэг тэрээр дроноор хайгаад байхад олддгоо. Бүхэл бүтэн хүн байна да. Хулган зуран биш олдмоор юм. Чон нохоо баавга зуугаж явсан бол ядаж гутлхавцсан олдмоор юм. Хүн хулгаалаад явбуу. Хулгаалсан бол ямар зорилгоор авсан байх вэ? Анх 4 хүн модонд явсан гэж байсан. Тэгээд ээж аав хоёр нь орхиод мод руу орсон гэсэн. Дараа нь аав нь модонд байсан, ээж нь 2 хүүхэдтэйгээ араас нь очиж хүүхдүүдээ орхиод явсан чинь том нь алга болсон гэд 2 зөрүү мэдээлэл. Санаа нэг хүүхдээ амийг нь хохироочхоод айсан хүн ална гэхчээр айсандаа нуушгасан юм биш үсттэй. Шарилын нөхрөө хийчихсэн болов шарил бүрийг ухаж үзэлтэй биш. Шарилын газар мод илтгэсэн гэж байгаа. За энэ шарилтай оршуулгын газар дээр их жоохон юу гэсэн байгаа. Шувуу шүрэж авсан гэвэл 2 настай хүүхэд хэдэн килограмм жинтэй байх вэ? Туранхаа бол 9 кг, том биетэй бол 13, 14 кг ч юм уу. 10 кг жинтэй хүүхдэд даах ямар шувуу байж болох вэ? Хаана ямар ч хүүхэд алга болсон зураг шинж тэмдэг өмсөж явах хувцастай зарладаг. Гэтэл тийм зураг алга. Нэг цэнхэр цамцтай хүүхдийн зураг байгаа ч тэр нь 2 биш 3-аас 4 орчим насны том хүүхэд баймаар зураг байна. За том биетэй байж болно гэж бодоход яагаад нүрийг нь дараад байгааг ойлгохгүй байна. Одоо ч социуй биш учраас ямар ч айл гар утастай байгаа. Хүүхдийн зураг аав ээж янз бүрээр л зөндөө байгаа. Анхнаасаа хүүхэд алга болоогүй маш онц ностой хүн амьтны хэрэг дарц асуудлыг өөр зүг рүү хандуулахаар зохиомл хэрэг үүсгэсэн. Эсвэл улс төрийн хөшгөний ард ноцтой хэрэг үйлдэж байгаа. Яг өнөө дүнжин гарын хэрэг шиг урд өдөр нь баахан хятадууд зочд буудал мөрөд тоглож байгаад баригдаад хүмүүс хүү юу боловгийн гут маргааш дүнжин гар дээр шатхууны машин дэлбэрч олон машин орон сууцны хам шатаж орон гэргүй болцгоосон. Харин албаар зогсож явж ятсаар шатхууны машинтаа шүргсэн төрийн албаагч ямар ч гимзэнгүй өнгөрсөн сонио. Ингэж байгаад холбоо барих боломжгүй нэг малчин айл олоод гэртээ байлгаж байжээ гэж байгаад одоо ч өөрсдийн эрх ашигын төлөө хүний аим насыг ч золион гарах энэ хүн болсон юм шиг үлээ. Ийм хүний цаг зав гаач хүч хөдөлмөр хөрөнгө мөгийг нь үрж эмгэлэл жүжиг найруулна гэж байх уу? Алдартай мөрч ноход юу ч олж чадахгүй байна. Гэхдээ ойд хүүхэд ирээгүй өөр нэгэн газар нуусан байж болох. Догшин сахиустай болдгоо бадараас мод бэлтгэсэн байх. Аль эсвэл альбин чөтгөр гүйдэл оруулан гэх мэт далд ч юм уу жишээ сүнс байдаг гэлцдэг. Гэхдээ бас дотор 2 янз байгаад байх шиг байгаа. Хоёулаа хүнүүд нь харагдахгүй хий гэвч нэг нь биднийг хараад байгаа боловч хүрч чадахгүй нөгөөх нь бүр бийтсэн сүнс хүний үсэнд шүргэн үлэн яг юу ч хамаагүй хөдлөж чадах үүнийг уран зөгнөл гэж хэлэх байх зарим хүн. Гэтэл яг ийм бийтсэн сүнстэй таарч байсан хүмүүс байдаг шүү дээ. Тийм сүнс. Йоо энэ юу? Мод бэлтгэдэггүй шарилын газар 2 настай хүү 5 сартай дүүтэйгээ машиндаа унтаад үлдсэн байжээ. Хүүхд алдахгүй одоо нөгөө алга болсон хүүхд алдахгүй манай Өсгөлэмгийн харилцан сумаас алга болсон хүүхд алдахгүй одоо 4 дахиад хончлаа гэж байна. Тэгээ одоо бас эцэг хүний хувьд олон хүүхд багчуудтай хүний хувьд бас сэтгэл их зовж байна. Өөрийн биеэр очиад тусалж чадахгүй ч гэсэн өөрийн бодол санаж байгаа. Бас нэг тэгэж болов ингэж болов гэж бодох юм. Бас байх юм аа. Тэгээд одоо яг өөрөө сайн санааны үүднээс хүмүүст эдлийн багийнханд нэг санаа авал бас олон жил адуумал хариулж уул хатаар явж ангөрөө залуунаас нь хийж бас уул хатаар явж исэн хүний хувьд бас маллаад явж явах ч гэсэн атамалтай хөцтэй явж явах ч гэсэн энэ шуунуудыг бол бас ажиглаж лээдэг л да. Би бол шуу аваад явчихаагүй байгаа л гэж ингэж бодож байгаа. Шуу ер нь бол тэгж их бодол байна. Тэхийн болвол шуу болвол том шуу болвол ан аванд гарахынхаа өмнө бол уулын орой одоо тийм хийц өндөрлөг дээр сууж ажиглалт хийдэг. За нөгөө хүүхд маань ерөөсөө олдохгүй бүр аягүй хэцүү байна. Тэгээд нэг л тогтуургүй тэгээд нэг сүүлд бүр янз янзын бодол төрөө явчлаа. Тэгэхээр надад нэг юм 3 бодол төрж юм л та. Тэгээд за нэгт нь бол ээжтэй л ерөөсөө маш сайн тулж одоо мэрэгжлийн сэтгэл зүйчнэр ярилцмаар байна. За магадгүй санаа нь одоо санамсаргүй байдлаар за манайх тэдэнд модондоо явна. За хүүхд харах хүн байхгүй ч юм уу 2 хүүхдээ аваа явахаас ч гэх юм уу тэгж ирнэ. Санамсаргүй байдлаар хувийн мэдээлэл та юм алдсан уу гэдгийг бас сайн асуух хэрэгтэй юм шиг ер нь сүлдээ бүр тэгээд бодогдоо явчлаа. Тэгээд за яг тэгээд аавд нь ингээ хоол авч өгөхөр ингээ 2 хүүхдээ аваа явж явахад за таны эргэн тойронд за хол зайтай ч юм уу ойрын зайд ч юм уу тий таны ер нь ойролцоо машин дээр ер нь явж исэн үү гэдгийг ер нь ээжээс нь ер нь маш сайн ер нь асуумаар юм шиг санагдлаа. Тэгээд их хүний зүйн совин яг л үнэн байдаг.
нэг л биш байна да гэсэн зүйл угаасаа л ер нь бол биш болсон байдаг. Ээжтэй нь ерөөсөө тулж ер нь харилцахад ер нь маш ер нь зүгээр юм шиг санагдаж байна. Тэгээд хүүхдэд нь одоо амттай юм авч өгөх, өөртөө дасахыг оролдсон ч юм уу тий. Тэгээд нэг бол одоо тоглоом ч юм уу, шоглоом ч юм уу мэддэхгүй нэг тийм сонин хүмүүс идэг штэ. Найлгийн хүүхд дураараа хүрх гээд дураараа харилцах гэдэг нэг тийм хүмүүс ер нь танаад ер нь хоёр талынхын айл нэгэнд ч юм уу, за магадгүй саагаар танихгүй айлын хүн ч юм уу, тийм хүн ер нь танд мэдэрдэж байсан уу гэдгийг ер нь одоо ээжтэй нь маш сайн тулж ярилцах хэрэгтэй байна. За хоёрт нь гэвэл за аавын тал, ээжийн тал, за тэр хавийнх нь одоо ойр авийнх нь хүмүүсийг хүүгийн гэрт бүгдийг цуглуулж байгаад бүгдийг тойрол суулгаж байгаад өндөрч нохоогоо дунд нь тавих. За гуравт нь бол нэг зүйл рүү ингээд анхаарлаа хандуулад ингээд байж хахад за хэл гайлаар янз бүрийн асуудал болцсон юм биш үсттэй гэсэн одоо бодлоос айгуу төрж байна. Тэгэхээр миний айгуу маш сонирхолтой, маш сонин айгуу тийм одоо зүйл болоод байна. Тэгэхээр яг надад төрж байгаа бодол бол ийм байна. Энэ эмэгтэй бодол энэ бол айгүй бас факттай. Ер нь бол факттай. Айгүй тийм нухацтай. Ер нь хамгийн авч болох тийм чухал 3 юм. Яагаад маш сонирхолтой гэдэг байгаа юм бэ? Яагаад ингэж байгаа юм гэх юм бол ийм олон хүнтэй одоо хайлтын ийм өргөн цаар үрээд явагдаж байхдаа олдохгүй байна гэр 2 настай хөлт ямар одоо тий 20-30 та хүмүүс байгаа ш тийм ээ. Тэгэхээр олдохгүй байна гэдэг дээр бид нар бодоод яасан юм бол гэдэг илүү нэг харалт төрөөд байгаа байхгүй. Энэ эмэгтэй юм бол ярьж байгаа бол айгүй ерөн факттай шүү байж болох үз. За тэгээд үнэхэрийн хачирхалтай сонин тийм ээ. Та нар ч бүгдэнд нь одоо тийм бодол байгаа ах. Яагаад энэ 2 настай хүүхдийг ийм олон хүний өргөн бүрэлдэхүүнээр хайж хат яагаад олдохгүй байна гэж тий. Тэгэл нөгөө бидний харалтууд гарч ирж байгаа. Гэхдээ бүгдээрээ нэг жоохон хүн чанартай хүнлэг сэтгэлээр хардаж шүү. Хардаж болно тий. Гэхдээ нэг жоохон нэг суртахуунтай тий. Бид ч хүмүүс шүү дээ тий. Тэгээ яагаад ингэж энэ олон хүмүүс ингэж сайхан хайж ингэж явж байхад ингэж яагаад ус төрчүүлээд байгаа нь бас их харамсалтай. За тэгээд сүүлийн үед ингэ анзаарагдаад байна л та. Энэ аимшигтай хэрэг гарч ийн. Энэ 2 настай хүүхдийн хэрэгцсэн ингэ гарч ийн. Тэгээд надад ингэ энийг ус төржүүлэхээс илүүтэйгээр надад нөгөө талын бодол төрөөд байгаа байхгүй. Манайхан ингээл сүүлийн үед монголчуудын хүн чанар ийм тийм монголчууд маань жоохон онцгой болсон ийм болсон гэж байгаа ч гэсэн яг иймэрхүү хүнд хэцүү цаг үед бид нар ямар сайхан нэгдэж байгаа та нар жоохон тэрийг бас анзаарах хэрэгтэй. Бид нар ер нь бол хангалттай дуу хоолойгоо ер нь зөрөгтэйгээр илэрхийлж нэгдэж чаддаг болчих. Энэ яхаа магадгүй ингээд үнэхээр харамсалтай хэрэг ч гэсэн энд бол нэгдэж байгаа маш олон эцэг эхчүүд, хүүхэд залуучууд, ах эгч нар те та нар нэг л зүйлийг ойлгоо. Та нар энд ирэхдээ энэ зүйлүүд одоо энэ бүх харамсалтай одоо зүйл ингээд сэтгэл зүрхээ өгөхдөө ерөөс хинийш дарамт шахалтаар та нар тэгээгүй шүү дээ. Та нар өөртөө яг дотоод мөн чанараараа жихэн сэтгэл зүрхээр ирж байгаа байхгүй. Тэгэхээр бид нарт одоо цагт гэсэн сайхан сэтгэлтэй монгол хүмүүс нь байдаг шүү манайхаа. Тэгээд бид нар нэгдээд шүү. Ер нь бол асуудлуудыг ер нь шийдэх гэлээ шүү. Ер нь бол дуурайд эхэлсэн байх шүү бүгдээрээ. Ямар ч зүйлийг хаашаач гуйлж ингэж гэсэн бид нар бас мөн бодиттой үр дүнгийн нас бодиттой цаана яг юу байгааг нас мэдгээд болчих. Сошиал медиа яах вэ? Энд чинь бүх хүмүүс яг л бодлоо зарим цензуртгүйгээр зарим шууд тэр үеийн сэтгэл хөдлөлөөр бичиж байгаа. Эндээс юусоо мэдээллийг дүгнэж авна гэдэг бол маш хэцүү. Бүгдээрээ аюул олон их сурвалжуудыг хараад энэ яг юу болоод байна? Яаж ин анзаараад тэг мэддэг чаддаг мэржлийн хүмүүснээс юу хөнө гэдэг маш сайн нухацтай хүлээж ер нь мэдээлэлд хандах хэрэгтэй. Гэхдээ ямар ч зэн нэрлийн баг хамт олон төрийн албан агч нар болон энгийн иргэд бүгдэнд нь үнэхээр чинслээсээ бархал төрж байна. Яг үнэндээ. Сайхан сэтгэлтэй монголчууд бол зөндөө байдаг шүү. За тэгээд бүгдээрээ энэ эрлийн багтаа юу болоод байгаа бонераас харцгаая. За тэгээд энэ сайхан сэтгэлтэй нэг хүний пост байна. За Баалтай бүдээр 2 өдөр ажиллаад дуусчихад Тарилан сум руу гарч тавихад эрлийн ажиллагаанд оролцож нар бодол хүүхдийг хайж аваад ирлээ. Баалтай ойгоор явж сурсан, үнэрийг нь сайн мэддэг, ойгоос өнөртөх хилдэв чимээ сорог болохоор хэрэг болж магадгүй гэдээ аваад утсан. Морьтой явах машинтай хүмүүс онцгойгийнхэн төрийн албан агч нар гээд зөндөө хүмүүс зохион байгуулалтаар хайж байна лээ. Бид хоёр заавар зөвлөгөө сонсоод нэрээ бичүүлж бүртгүүлчихэд Эрдэнэтийн онцгойгийнхны дагаад уул руу гарсан. Хүүхдийн хамгийн сүүлд байсан газар нь том модны үндэс унсан газар ихтэй тийм жаахан хүүхэд битгий
хамаагүй бол би ч бүдрээд унахаар газар байсан. Гэсэн ч бид хоёр уулын араар нэлээд сайн явлаа. Нэрээ зарим хүмүүс мэргэлдэх хүндээс асуусныг нь хаахаа хийхийгээ шоолоод ирсэн. Битгий тэгээрээ аргаа барсан хүмүүс бүх арга чаргыг хэрэгэлдэг. Би ч бас тэгж байсан гинэ. За хөөрхөн тохоотойгоо ирсэн. Ямар гоё нохоо вэ? Авчирхгүй шүү дээ. За энэ газар ингээд ирж хайлцаад бас зохион байгуулалтанд ороод нэр усаа бичүүлээд бас нэр замбрааг үдчих бас болохгүй тийм ээ энэ олон хүмүүс мөнөр. Намайг Жапоз гэдэг Америкийн нэгдсэн улсаас ирсэн Архан хотод англи хэлний багшаар ажилладаг. Би эхнэр хүүхдийн хамт Монгол 4 дахь жилдээ амьдарч байна. За хүүхэд алга болсонд маш их төгшөж байна. Миний хүүхд ингэж тусамж гуйхал байсан. За би энд туслахаар чин сэтгэлээсээ ирсэн. За тийм болохоор энд иргэлийн үйл ажиллагаанд оролцож хүүг хайж байна. Өөргөө бас ингээд бас сэтгэлээсээ хүмүүс ингэ ирсэн шүү. Бас гадаад дотоодынхоо бүгд мөн л ингэ ирж илээ. За өнөөдөр бид өглөө 90 аврах ажиллагаанд орж байгаа өрийн цэргийн болон ард иргэд 422 хүн одоо нийлсэн бүлэг жишээлтэй зүйл бас тулгараад байгаа. Ард иргэд та бүгдэн сайн дураараа одоо ирж байгаа, оролцож байгаа. За мөн одоо ямар нэгэн байдлаар биеийн эрүүл мэндтэй холбоотой за одоо настай холбоотой тийм ээ энэ чи дандаа алхалт би хүчний юу шаардсан ийм ажиллагаа явагдаж байгаа холбоотой юм асуудлаар бас энэ сум орон нутгийн удирдлагуудад бас жоохон тийм нөгөө хүндрэл очих гээд байгаамаа. Тийм учраас энэ аврах эрен хаах ажиллагаанд оролцож байгаа манай иргэд тийм үү одоо өндөр настай тийм үү иймэрхүү иргэд маань бас гэр орондоо бас харж болоо шүү гэдгийг бас энэ яг гол санагдж байгаа. Эрүүл мэндийн асуудалтай юм уу те энэ ч алхалт энэ ч бол маш их халахнаа. Тийм учраас та бүхэн ингээд хөл гарч өгдөг ч юм уу тиймэрхүү ахмад насны тиймэрхүү хүмүүсээ та өсвөл гэрлүүгээ харж болно. Үгүй гэвэл та ингээд хайлцж болно гэж хэлж байгаа. Харь марь гэж хэлээгүй юм лээ. За тэгээд за орондоо боосон сурын зэрэгчтэй элийн цэргийн тэг 250 ангийн хилчэд за хүүхэд алга болсон мэдээллийг авсны маргааш өдөр буюу одоо 9 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагт энэ хүү эвлийн ажиллагааны одоо газар оронд хөрөлцөн ирж одоо бас энэ хүү эвлийн ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран оролцож байна. 2 настай хүүгээрээ хайх аврах ажиллагаа өнөөдөр 6 дахь өдрөөр үргэлжилж байна. Тариалан сум тусрахыг бороо орж байгаа хэдий ч өглөөний 8:30 минутад эрлийн ажиллагаа эхэллээ. Өнөөдөр цаг агаарын байдал бороо орж хөндрж байгаа учраас эрен хайх аврах ажиллагаанд зөвхөн төрийн цэргийн байгууллагын болон хууль сахиулах байгууллагын 102 албаагч 20 автомашин 10 эрэлж нохотой эрлийг зохион байгуулан ажиллаж байна. за тэг ямар ч хэлсэн сошиал медиа дээр байгаа, Facebook дээр байгаа, одоо YouTube дээр байгаа, тэгээд сайтууд дээр байгаа одоо мэдээллүүдээс хамгийн одоо үнэнд ойрсон төгсч болов гэсэн мэдээллүүдийг өнөөдөр бүгдээр хамтдаа үзлээ. Тэгээд бүгдээрээ та бүхэн нэг л зүйлийг хүсье. Энэ хүү эргийг бити ус төржүүлж, энэ хүү эргийг бити өөр олон талаас нь гэж хардаж одоо замхруулаач гэж хүсэж байна. За тэгээд энэ цагдаа сэргийлэх төрийн албаныхан бол ажиллаа хийдгээрээ хийн. Манай Монгол улсын төрийн цагдаагийнхан бол илрүүлэхгүй хэрэг гэж бол барагтаа байхгүй. Энийг бол бүгдийг нэгээ сайхан шүүгээд үнэнд бол бүгдээрээ гүйцэтгэн. Тэгээд энэ хэрэг бол сайхан одоо шийдэгдэж гараад ирнэ. Энийг бити өмнө усан хэрэг болон өөр улс төртэй бити холбож манайхаа ойлгосоо гэж хүсэж байна. Тэгээд бүгдээрээ сайхан залбираад тэгээд хамгийн гол нь энэ эрлийн үйл ажиллагаанд оролцсон нийт бүх албан хаагчид энгийн иргэд болон бүх монголчуудаа мөн бас гадны иргэдтэй ч гэсэн бүгдээр нь чинслээсээ баярлалаа гэж хэлээ. Бүгдээрээ бол үнэхээр сайхан сэтгэл хүн чанараа умартаагүй шүү. Бүгдээрэнд нь цаг үе одоохондоо нэг ийм байгаа ч гэсэн хамгийн чухал нандин зан чанар нэг гэсэн сэтгэлээ бид нар хизээж битээ алдаасаа гээгээсэй гэж та бүхэнд хүсэж байна. За тэгээд энэ удаагийн бичлэгээ ингэж өндөрлөе.